Alright. 3 сарын 25-ны вебинар өгөр эхэлсэн. Тэгээд өнгөрсөн 7 өдрийн бид нар бүтэн санд вебинар хийж амжирсан учраас энэ удаагийнхаа вебинарын 2 дахь өдөр тийм сонио өдөр ерөнхийдөө бол орж байгаа. Тэгээд сүүлийн өдөр ерөнхийдөө зах зээл дээр болж байгаа асуудлуудтай холбоотой юмнууд яриад бодлоо. Тэгээд мөнгөтэй болон бид нар маркет дээр сүүлд болсон ботныг ер нь бол маш амжилттай барьж авсан. Барьж авсан гэдэг нь ерөнхийдөө бид нар унан гэдгийг харуулж олон талаас нь ярьж ирсэн. Миний бас тохиолсон индикатор 4-5 удаа ирэхэд бол зах зээл онохоос өмнө бас ассан тэр иймэрдүү үзүүлэлтүүдийг үзүүлсэн. Тэгээд тэр ямар ч байсан Spyman сэргээд явж байгаа. Тэгээд маркет ирэхэд сэргээд явж байгаатай холбоотойгоор бид Instagram дээр, YouTube дээр бас програмын видеонууд оруулсан. Тэн дээр миний гол ярьжсэн контент нь юу байсан бэ гэхээр зах зээл эргэж сэргэхийн тулд Төв банкнаас эсвэл Трампын засгийн газраас орж ирж байгаа мессежинг буюу зах зээлд өгж байгаа сигналууд байна арай ондоо болох хэвээр хэрэгжилж байгаа өгнүүд нь гэдэг юм уу эсвэл хандлага нь ерөнхийдөө ондоо болох хэвээр гэдэг талаас нь ярьжсэн. Тэгээд өнгөрсөн FOMC митингээр бол shooty tapering буюу засгийн газрын бондыг ерөнхийдөө бол балансаас сард $25 тэрбум хасж ирснээр $5 тэрбум болгож бууруулснаар Төв банк маань санхүүгийн тогтвортой байдал дээр илүү анхаарал хандуулж байгаа гэдгийг бол ойлгосон байна. Тэгээд энэтэй холбоотойгоор би бол буулш байна. Зөндөө хүмүүс нэлээд боломжтой хандж байна. Миний хувьд бол би бол зах зээл дээр энэ яг энэ төвшнгөөс бол ерөнхийдөө буулш авах хэрэгтэй гэж үзэж байна гэж ерөнхийдөө бол саналаа хуваалцсан. Тэгээд миний бол зөв биш таарсан. Тэгээд ямар ч гэсэн зах зээл байна. Сүүлд бол хөрхэн гэп үсээ сүүлийн 2 хоног бол амжилттай өссөн юм зурагтай харагдаж байгаа. Энэ одоо болоо. Окей. Тэгээд Трамп сүүлд юутай кабинеттай нэг тийм митинг хийсэн. Тэгээд энэ митингээр ерөнхийдөө бол хэд хэдэн асуудлууд ирсэн. Тэрний өмнө бас дурддагжсэн. Тэгээд энэ удаа илүү тодорхой болж байгаа асуудал нь юу гэсэн бэ гэхээр pharmaceutical independence буюу эмийн салбар дээр бас хараат бус болох гэдэг асуудлыг ерөнхийдөө бол ярилцсан. Тэгээд бид нар бол энэ хагас дамжуулагчийн зах зээл дээр иймэрхүү ерөнхийдөө бол тренд явж байгааг л харж ирсэн мэдж ирсэн. Тэгээд энэ хүү тренд маань хамгаалтын энэ хүү бодлого маань pharmaceutical independence буюу эмийн салбар дээрээс орж ирж байгаа. Бид нар эмийн салбартай холбоотой энэ дээр яаж ярилцах вэ гэдэг дээр зөндөө олон саналууд гаргасан. Тэгээд хамгийн гол санал болгож байгаа хувьцааг ерөнхийдөө бол мөчөртэй бодлогын чатнаас та бүхэн харах боломжтой. Дээрэс нь зээлийн хүүг бууруулна. Дээрэс нь Төв банкыг бас зээлийн хүүгээ бууруулаа энэ гэдэг иймэрхүү ерөнхийдөө бол бууруулсан дээр байхаа энэ төр сошиал медиа дээрээс Трампас бичсэн. Гэхдээ энэ маань бол одоо юу гэдгийг шууд Төв банкнд нөлөөлөл Трамп Төв банкны бодлогыг энэ төр зохицуулаад байгаа гэсэн үг биш. Ерөнхийдөө бол Трамп өөрийнхөө бодлогыг бол илэрхийлж байгаа юм дүр зураг бол гарч ирсэн байгаа. Тэгээд мэдээж Scott Bessent-ийн ярианаас бас бодлогын ерөнхийдөө зээлийн хүүг бууруулах 10 жилийн бондын хүүг тэр тусмаа бууруулах сонирхолтой байгаа гэсэн асуудлууд бас ярилцсан байна. Тэгээд Трампыг ерөнхийдөө бас хойш Америкт хөрөнгө оруулалт хийнэ гэсэн маш олон тийм announcement-ууд буюу зарлалууд явсан. Apple, дээрэс нь General Motors, өөрчн сүүлд болохоор энэ Hyundai, тэгээд TSMC гэдэг компаниуд Honda бас байсан баха би андуураг. Ямар ч гэсэн нэлээд олон компаниуд зэ. Тэгээд харах юм бол айгүй олон тэрбум доллартай тэнцвүүц бараг 2 илүү 3 тэрбум доллартай тэнцвүүц хөрөнгө оруулалт хийнэ гэдэг ийм хамталтууд ерөнхийдөө өгсөн байна. Тэгээд яг хитэн яг үнэхээр үнэн бодистой ажил болоод хитэн яг үргэлжлэхийг мэдэхгүй гэхдээ Трампын засгийн газар маань тодорхой салбаруудыг эргүүлж Америк руу оруулж ирэх сонирхолтой байгаа учраас автомашин, хагас дамжуулагчийн зах зээл дээр татвар тариф ногдуулна гэдэг дээр нэлээд сериосны байгаа эндээс бас харж болох байна. Яг тэгэхээр энэ компаниуд холбогдоод тэгээд одоо чинь юу гэдэг за энэ тариф тавих гэдэг чинь төр зургийн стратегийн шинжтэй тариф тавих гэдэг юм уу эсвэл юу гэдэг за энэ байж бас бэлгийг чимэг болгох санаа яриад байгаа. Яг энэ тактикийн шинжтэй тариф тавина гэж сүрдүүлээд байгаа юм уу эсвэл үнэхээр тариф тавих гэдэг юм уу гэдэг асуудал дээр зах зээл нэлээд хандж ирсэн байхгүй. Тэгэхээр ямар ч юм бидний ойлгож байгаагаар бол хэд хэдэн салбаруудыг буюу стратегийн чухал гэж үзэж байгаа салбаруудыг Америк руу эргүүлж оруулж ирэх сонирхолтой байгаа юм. Тэр салбарууд дээр гадаас төлөвлөж байгаа бүтээгдэхүүн дээр ямар ч юм тариф ногдуулах нь тодорхой юм байна гэдэг дээр бол ямар ч юм зах зээлээ тогтчих гэж би одоо ойлгож байгаа. За 4 сарын 2-нд reciprocal tax буюу Америкийг чи ямар бүтээгдэхүүн дээр жишээ нь хэдэн хувийн татвар ногдуулдаг байна. Тэрэн дээр чинь бид нэр эргүүлээд татвар ногдуулна гэдэг бодлого маань 4 сарын 2-нд эхэлж байгаа. Тэгээд энэхүү бодлого маань харин зах зээл бол энийг бол нэлээд бээр шүлээж аваад ирсэн боловч яг бодох юм бол
бусад орнуудын Америк бүтээгдэхүүн дээр тавьдаг татварыг харин бууруулах ийм нөлөөтэй байхаар байгаа байхгүй. Тэгээд энүүгээр дамжуулаад харин илүү олон хилцээрүүд хийгдээд өөрчлөлтүүд орох дэлхийн ерөнхийдөө бол энэ арилжаатай холбоотой одоо тогтцсон өмнө тогтцсон байсан одоо дүрмүүд дээр гэх юм уу те хуулийн орчин дээр ерөнхийдөө өөрчлөлт орох нь боломжийг ер нь бол бүрдүүлж байгаарай их өрмөцсөн болов гэж уул нь харах хэрэгтэй байгаад боловч цацтай бол сая бол жоохон айдастай байжгаад одоо эргүүлээд за нэг сонсон шиг нэг тийм амар сүртэй зүйл биш юм байна гэдэг тийм хандлага руу ер нь орж ирж байгаа. Тэр эдийн засгийн хямрал болно гэдэг эрсдэл нэлээд өндөр болж байсан бол энэ 7 хоног эхлэнгүүд за эдийн засгийн хямрал баг болохгүй байна гэх юм уу. Тэгэхээр зах зээл юу гэхээр нөгөө narrative дээрээс нь хүмүүсийн сэтгэл зүй хүмүүсийн ерөнхийдөө бол одоо зах зээл дээр хандлага маань ерөнхийдөө нэлээд олон тийчгээ хурцтай савлаад байгаа ингэж харагдаж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт одоо эдийн засгийн хямралыг аягүй ярьж ирсэн бол энэ 7 хоногт бол өөр зүйл дээр илүү анхаарч жишээтэй. За Hyundai-гийн хувьд болохоор Америкт 21 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Дээрэс нь Америкт ган боловсруулах үйлдвэр барина гэдэг ийм мэдээлэл хийсэн. Дээрэс нь 3 тэрбум долларын би андуураг бол 3 тэрбум доллар илүү 2 тэрбум долларын LNG худалдаж авна гэдэг ийм хэлцээсэн. Тэгэхээр Трампын хувьд бусад орнуудтай харилцаж байхдаа окей та нар Америкийн манай байгалийн хийх худалдаж аваач Америкт та нар үйлдвэрлэлээ явуулаач гэдэг ийм ерөнхийдөө бол хандлагатай явна гэсэн. Дээрэс нь Америкт муу харилцаатай байдаг нэлээд одоо тийм тоталитар гэж хэлэх үс ерөнхийдөө бол энэ орнуудтай бол ямар нэг эдийн засгийн харилцаа бизнес хийхгүй гэдэг ийм хүчтэй байр суурьтай байх нь бас энэ Венесуэлтэй холбоотой сүүл гарсан зардалтаас ерөнхийдөө харагдах гэдэг. Тэр мань юу гэхээр Венесуэлээс та нар газрын тос авах юм бол бид нар танаа бүтээгдэхүүн дээр 25% тариф тавина гэдэг ийм мэдээлэл ерөнхийдөө бол хийсэн. Тэгээд эргээгээд бас хятадтай холбоотой бодлогыг харах юм бол энийг бас би богино видеон дээр бас дурдчихсан. Окей, хятад дээр бид нэр 20% татвар тавилаа, нэмээд 20% татвар тавилаа, за 40% боллоо, 45% боллоо хэд болтын тий. Тэгэнгүүт хятадын зүгээс юу хийж байгаа гэхээр үйлдвэрлэлээ болохоор Вьетнам руу, Мексик руу, Канада руу ч гэдэг юм уу Америкт ойр хавцаа байдаг өөр ерөнхийдөө Америкт худалдаа хийдэг орн руу нэг үйлдвэрлэлд шилжүүлэнгүүтээ тэндээс эргүүлээд татвар байхгүй, тариф байхгүй Америк руу оруулж ирээд экспорт хийдэг иймэрхүү тактик хэрэгжүүлж исэн бол энээс энийг зогсоохын тулд одоо хятадыг ямар нэгэн байдлаар одоо чит хийх боломжгүй болгохын тулд Мексикийг болон бусад Америктэй холбоотой орнуудыг яг адил хэмжээний тарифыг хятад дээр ноогдлаа гэдэг иймэрхүү дарамтыг ерөөдөө бол үзэж эхэлсэн байгаа. Окей, тэгэнгүүт тэрэндээ холбоотойгоор миний бодлоор бол энэ худалдааны тайм бол хятад нэлийн хүчтэй ерөнхийдөө сөргөөр нөлөөж болох үсэн юм мэдээлэл юм байна гэж бол одоо өөрчлөлт гэх юм уу эдийн засгийн одоо шинэ тренд юм байна гэж би бол харах гэдэг байгаа байхгүй. За сүүлд Cathy Wood жишээ нь Tesla-тай холбоотой, хятадтай холбоотой жишээ нь яриасан маа. Энэ дээр жишээ нь Tesla дээр үргэлжлүүлэн буулж байна. Tesla-гийн акцийг бол 10x хийх боломжтой. Тэгээ мэдээж нэг робот такси энэ гэдэг иймэрхүү боломжуудыг бол ярьж байгаа. Тэгээ Barron гэдэг хөрөнгө оруулагч жишээ нь тэр бумтан Tesla болон SpaceX хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн хувьд жишээ нь Tesla-гийн нэг машин бол 1 сая майл явах боломжтой бол 1 сая майл явж байхдаа энэхүү жолоочгүй машин маань жилд 30-аас 40 мянган долларын нэмэлт орлого олох боломжтой ийм одоо бизнесийн шинэ боломжийг бүрдүүлнэ гэдэг иймэрхүү яриа нэрэж байгаа. Зарим хүмүүсийн хувьд Nvidia, Google гэдэг юм уу бусад Google-ийн жишээ нь Waymo гэдэг компани одоо жолоочгүй такси айлгуудын гаргацсан эдгээр компаниуд маань Tesla-д өөрчлөлт учраас Tesla-гийн робот такси яг хүмүүсийн бодож байгаа шиг ийм хэмжээний орлогыг оруулж ирэхгүй гэдэг юм уу иймэрхүү хандлагуудыг бас гаргаж байгаа. Дээрээс нь Tesla дээр робот хийгдэж байгаа. Америк руу үйлдвэрлэл буцаад ороод ирэхээр Америкт ажиллах хүчин хомсдолтой гэж хүмүүс ярьдаг боловч эргээгээд хүмүүсийн бодож байгаа шиг олон хүмүүсийг ажилуулах шаардлагагүйгээр энэ үйлдвэрлэл Америк руу эргэж ирэх боломжийг ер нь бол энэ робот болон хиймэл оюухан бий болох юм байна гэдэг ийм таамагийг бас би гаргаад байна. За тэгэхээр робот такситай холбоотой асуудлыг эргүүлээд нөгөө хятад руу шилжүүлэнгүүт хятад байгаа хамгийн том робот такси руу ерөнхийдөө бол эрт орсон том компани нэг маань болохоор юу байгаа гэхээр Baidu байгаа байхгүй. Тэгээ Baidu-гийн хувьд одоо энэ коронавирусыг гаргадаг Wuhan гэдэг хотод ийм жолоочгүй таксины сервис явуулт юм байна л да. Тэгээд энэ хүү жолоочгүй таксинууд маань тэний жолооч бол 1 майл явхад Wuhan донсоор 35 центийн зардалтай байдаг бол Америкт бол 2-4 доллар байдаг гинэ. Тэгэхээр 35 центийн зардалтай байгаа зах зээлтэй Baidu-гийн такси орж ирээд өрсөлдөж чадж байгаа юм бол Америкт бол иймэрхүү технологи орж ирэх юм бол бүр ашигтай байх боломжтой гэдэг иймэрхүү point гаргаж байгаа. Дээрээс нь мэдээж хиймэл оюухантай холбоотой
Жолоочгүй таксинтай холбоотой эмэрдүү технологиос дээр Америкийн технологи болон Америкийн компаниг ерөнхийдөө хятад өөрсдөө одоо оруулж нэвтрүүлэх магадлал багтаа учраас хятадтай эргүүлээд нөгөө технологийн чиглэлээрээ тэргүүлээд явах, химэл оюуханы салбар дээр тэргүүлж явах компаниуд нь хятадтай Америк одоо бусад орнууд худалдааны дайн хийж байгаас үл хамаар ерөнхийдөө том боломжуудыг авчирж байгаа болов гэж бас хувьдаас бодоод байна. За тэнгуүтээ миний брокоос асуусан асуулт маань юу байсан бэ гэхээр окей. Cloud-наас айгүй хэмжээний орлого олдог. Дээрэс нь хятадын хүн амын уналт дээр consumer spending муу байгаатай холбоотойгоор ерөнхийдөө бол хамгийн бага нөлөөж болох компани юу юм бэ гэдгсэн чинь Hong-Kong exchange дээр борлуулдаг SenseTime гэх компаниг чинь санд болгож хэлээ. Би нэг бол өмнө нь бол мэддэг байгаагүй зүгээр өнөөдөр химэл оюуханаас асуухад ерөнхийдөө бол гарч ирж хэлээ. Нөгөө нэг мөлжүүлэлтэй буулан дээр бид миний өмнө бас ерөнхийдөө хэд хэдэн удаа дуулж ирсэн хятадын компани болохоор юу байгаа гэхээр миний трейдинг нормал харагдахгүй байна. Одоо сайт болчихсон. Тэр Baidu-г үлдэртэй болон ерөнхийдөө санал болгож ирсэн. Тэгээд Baidu-гийн хувьцааг харах юм бол 2 онжуудын movie average хаан дээр гарч ирээд өмнө нэг check хийгээд эндээсээ failтэй. Тэгээ одоо бол дээр нь арай нэг ихтгэл үнэмшил өндөртэй гарч ирээд явж байгаа нэг юм хугацаа байхгүй. Окей, за худалдааны дайтай холбоотой асуудал байгаа юм байна. Хятадд хүмүүс ерөнхийдөө одоо чинь тэ санхүүгийн асуудалтай, эдийн засгийн хувьд асуудалтай байгаа энэ гэдгийг бол бид мэдж байгаа. Нөгөө талдаа яг цэвэр илүү технологи дээрээс хөрөлсөн яг хятадаас гарч ирж байгаа энэ технологийн инновацууд дээр бид нэр өөрсдийн гэсэн яаж exposure-тэй байх вэ гэдэг асуулт надад бол энэ Baidu яг зөв хариулт юм шиг санагдаад байгаа байхгүй. Ягаад гэхээр нийт орлогын 24 үнэшээ те cloud-наас орж ирдэг. Тэгээд яг энэ cloud service-тэй холбоотой, AI-тай холбоотой асуудал төр бол нэлээд бас эрт орж ирж ирсэн компани байгаа байхгүй. Тэгээд энэ Америкт байгаа компаниудтай харьцуулах юм бол юутай илүү төстэй вэ гэхээр Google-тэй илүү төстэй. Ягаад гэхээр search engine-ээс аюух мөнгө олдог, аюух тийм ads буюу одоо зар сурталчилгаанаас аюух тийм орлого олдог. Тэгээд өөрсдийн гэсэн cloud service-тэй, Netflix шиг юм streaming service-тэй тэгээд дээрэс нь юу шиг Tesla шиг autonomous driving-ийн AI дээр бас ажилладаг ийм Apollo гэдэг нэртэй хаа тэр нь ийм компани байгаа байхгүй. Тэгээд миний бодлоор энэ Baidu эдийг хятад дээр асуудал харагдаж байгаа ч гэсэн урт хугацаанд яг энэ хаяс дээр авахд бол боломжийн хувьцаа байж магадгүй санагдав. Яг л угсаа хаяснууд аягүй хямдхан. Тэгээд зөндөө олон яг судлаад ингээ fundamental талаас нь анх юм бол PE multiple янз бүрийн юмнууд бүгд дээр аягүй тийм хямдхан ийм компани байгаа байхгүй. Тэгээд quantum computing-тэй холбоотой асуудлыг яригдж байгаа. Jason Huang quantum computing бэлэн болтлоо 15-30 жилийн ярьсан бол саяхан бодлоо өөрчлөөд миний буруу байсан байна гэж ярьсан байгаа. Тэгээд энэ хүү quantum computer айл гэдгийн эхний байдлаар ерөөдөө гаргаад явж байгаа энэ компани маань болохоор энэ IONQ гэдэг компани байгаа байхгүй. Энийг би эднээс мөлжүүлэлтэй болон дээр бол би хальт биччихсэн. Тэгээд ямар шүү технологитой тэгээд qubit гэдэг юу байгаа юм тэгээд мөлжүүлэлтэй болон уншдаг усуд маань бүгдээрээ санаж байгаах. Тэгээд энэхүү компани хувьцаа маань сүүлд унсан уналтаар ерөөдөө бол нэг 54 хүрч исэн компани маань ийшээ 17 хүртэл унж орж ирээд тэгээд буцаад ерөнхийдөө бол 200-ийн moving average-ээс аваад одоо нэг 25 26 дээр ерөнхийдөө бол явж байгаа. Тэгэхээр яг хуу quantum computing үнэхээр ирээдүй юм байна гэж үзэх юм бол энэ компаниас одоо худалдаж аваад байхад бол төхөөрөмжтэй байж болно. Гэхдээ яг нөгөө commercial use case гараагүй байгаа учраас нэлээд эрсдэлтэй хөрөнгө оруулалт байхгүй. Тэгээд миний хувьд бол нэг тийм хүчтэй бодлоо байхгүй. PancakeSwap гэдэг энэ Constellation Network дээр ерөнхийдөө бол гарч байгаа юм. Тэгээд Constellation Network-ийн өөрсдийнх нь анхны нэрийг ерөнхийдөө бол DEX болсон гэж ярьж байгаа юм. Тэгээд Constellation Network маань өөрсдийн гэсэн нэг wallet-тэй Stargate гэдэг wallet-тэй байхгүй. Тэр Stargate гэх wallet руу өдөр болгон орох юм бол заяа Paca гэдэг нэг юм токен шиг юм claim хийх боломжтой. Тэгээд тэр мэн эргүүлээд энэ PancakeSwap дээр хэрэглэгдэх учраас ерөнхийдөө тэр Paca гэж claim хийгээд авах шиг байгаа юм. Сонирхож байгаа усуд байх юм бол өдөр болгон цаг гаргаад тэрийг хийж болно. Тэгээ ямар ч байсан Constellation Network дээр нэг иймэр давтад гарсан юм. Тэгээд Америкийн засгийн газар Department of Defense Center-тэй илүү
харилцаа үүсгэх гэж оролдож исэн Америкийн одоо блокчейн гэдэг юм статус авах гэж нэлээд оролдож явсан юм. Одоо ч гэсэн оролдож байгаа юм төсөл баггүй. Тэгэхээр тэр утгаараа хэрвээ эднэрийн үүсгэсэн партнершипүүд нь өмнөх ажлууд нь үнэхээр газар аваад үнэхээр хэрэглээтэй байж чадах юм бол уул нь боломжтой төсөл. Гэхдээ нөгөө талдаа яг бусад юу вэ? Миний майк онцлог. Arbitrum Solana энэ шиг яг тийм бодит өгөрөө хэрэглээ бий болгож чадаагүй ийм төсөл байгаа даахгүй. Тэгээ яг сүүлийн хэдэн жил айгүй гайхалтай ажлууд хийж байгаа. Сүүлд айгүй том бас апдейт гаргаж байгаа ийм төсөл байгаа. Тэгээд үргэлжлүүлэн бол би анхаарал хандуулж байгаа. Яг одоогийн байдлаар энэ л яг худалдаж авах зэрэг байна гэж хэлэхэд бол миний хувьд бол мэдэхгүй байна. За Trump-ийн World Liberty Financial гэдэг эдгээр санхүүжилт босгоод ирсэн. Тэгээд ер нь бол DeFi-тай холбоотой юмнууд хийнэ гэж дуулж ирсэн, яригдж ирсэн. Тэгээд өөрсдийн stablecoin-ыг ямар ч гэсэн гаргахаар болсон байна. Тэгээд USD1 гэдэг stablecoin гарах болсон. Тэгээд энэ дээрээс энэ хөдөлгөөнийг юу гэж боддог байсан ч бай. Америкийн зүгээс ерөнхийдөө крипто руу хандж байгаа хандлага ер нь шал оног болсон. Тэгээд SEC-гээс жишээ нь XRP бусад энэ төслүүдийг шүүгдэж ирсэн бол тэднийгээ бүгдийг ингэ болоод шалгаж ирсэн бол шалгахаа болоод бүх ерөнхийдөө өмнө хийж ирсэн бараг криптотыг хийж ирсэн дайнуудаа ер нь бол бүгдийг зогсооцсон. Тэгэхээр энэ утгаараа бол яг энэ хуулийн орчин маань айгүй ээлтэй болцсон. Тэгэхээр энэ нөхцөлөөр бол криптогийн хувьд бол цаашдаа бол ингээд улам дэлгэрэх DeFi-ийн хувьд бол улам газар авах юм боломжтой юм цаг үе бол ирсэн. Тэгээд энэгээр нэгийг одоо юугаар харж болох вэ гэхээр энэ OpenAI-ийн сайн маалтныг харах инээдтэй цайдчих. Тэгээд сайн маалт нь жишээ нь Visa-тай хамтраад crypto stablecoin-ы wallet гаргаж байгаа тэгээд ярьж ингээд бас сүлд ийм announcement гарсан байлээ. Тэгээ яг хуу crypto-тай холбоотой нэг иймэрхүү апдейтууд аягүй их яваад байгаа. Fidelity жишээ нь Solana-гийн ETF гаргая гэд request гаргасан гэдээ ярьж ирсэн. USDC stablecoin Sonic буюу одоо хуучнаар манай нөгөө Phantom Chain дээр өөрсдийн гэсэн яг natively USDC гэдэг deploy хийхээр болсон. USDC гэдэг stablecoin маань Японд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн анхны доллар stablecoin болж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Гэх мэт иймэрхүү мэдээлэлд байгаа. Тэгээд юун дээр implied volatility дээр tariff deadline буюу 4 сарын 2-ны өдөр дээр ерөнхийдөө бол нэлээд spike тагаад байгаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэхээр захирал ерөнхийдөө 4 сарын 2-нд нэлээд анхаарал хандуулаад эндээс айгаад гэсэн. Эндээс харах юм бол 4 сарын 2-наас өмнө зах зээл жоохон савлгаатай саяныхаа зарим өсөлтөөс жишээ нь алдаж малдаад явах магадлал байгаа. Гэхдээ яг Wix curve man энгийн байгаа нөхцөл дээр IV ерөнхийдөө бол 4 сарын 2-нд ингэж өсөж орж ирж байгаа нь эргээгээд миний бодлоор бол энэ айхаар асуудал биш юм шиг надад санагдав. Яг тэр бүх хүн хүлээж байгаа одоо жишээ нь юу гэдэг ямар нэгэн асуудал байлаа. Тэр асуудлыг хүн болгон харж байгаа, хүн болгон хүлээж байгаа юм бол тэр бол зах зээл яг үүнд асуудал биш болж байгаа. Яг зах зээлийг өчтөө унахын тулд ямар нэгэн тийм сюрпризний surprise байх хэрэгтэй байхгүй юу? Ямар нэгэн байдлаар сюрприз байх хэрэгтэй. Тэрийг тодорхой хэмжээнд одоо чиний үгтэй те нийт оролцогчдод харахгүй байж иж тэр гинт гарч ирээ тэр мэн асуудал болоод зах зээл дээр одоо нөгөө catalyst гэдэг юм болох байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд deadline бол 4 сарын 2-ны deadline бол зах зээлийн унгах ерөнхийдөө бол catalyst болохгүй юм болов гэж би болох удаа бодож байгаа. Тэгэхээр үргэлжлүүлэн миний хувьд бол би бол bullish байхыг сонгож байгаа. Тэгээ ямар ч гэсэн гэхдээ зах зээлийн өөрчлөлтөд үнэхээр санснаас өөрөөр хөдөлж явах юм бол тийж би бол бодлого өөрчлөлт биелэн. Тэгээ ямар ч гэсэн одоогийн байдлаар bullish. 6 сарын 9-нд Apple-ийн developer-уудад зориулсан conference байна болно. Тэгээд WWDC 25 гэдэг энэ хөө conference байна 6 сарын 9-нд болох нэ. Тэгээд Apple сүүлд ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр data center л ерөнхийдөө орно. Тэгээд Nvidia-гийн ерөнхийдөө бол сүүлд гарсан graphic card-наас судалгаа авах хийнэ гэдгийг энэ хүү мэдээлэл гаргасан. Тэгээд санаж байгаа бол өнгөрсөн жил Apple ChatGPT-тэй хамтарнаа. Apple Intelligence гэдэг AI-тай холбоотой шинэ төрлийн ерөнхийдөө апдейтуудыг гаргана. Тэгээд Apple-ийн сүүлд гарсан iPhone чи хэдлээ. iPhone 15 болон 16 болов юу лээ? Сүүлд гарсан iPhone маань химэл оюухантай байна. Тэгээд энэхүү фичерүүд маань араас нь ерөнхийдөө нэмэгдээд явна гэдэг мэдээлэл хийсэн. Гэхдээ химэл оюухантай холбоотой айгуу тийм ухаалаг шийдэл одоо л ерөөсөй гараагүй байхгүй.
Тэгээд Apple-ийн хувьд хүмүүсийн хувийн датаг одоо аюулгүй байлгах, цаашаа өөр компаниудтай хуваалцахгүй шийдлэхгүй байх гэдэг энэ бүх софтверыг ерөнхийдөө нэлээд бат зогсдог юм мундаг компаниуд. Тэгэнгүүт гар утасныхаа одоо CPU-г 100% ашиглаад, гар утасныхаа memory-г 100% ашиглаад зөвхөн гар утсан дотроо хиймэл оюуханы одоо фичүүд буюу ямар нэгэн тийм тооцооллыг оруулъя гэдэнгүүт гар утас маань өөрөө хүчин чадал нь хүрхгүй гэж тараад байгаа байхгүй. За тэгэнгүүт энэ дээр юу болчихж байгаа гэхээр тосолсон хэлбэрээр ерөнхийдөө тооцоолол нь явах гэдэг юм. Тэгэхээр гар утас маань зарим нэг тооцооллыг хийгээд зарим шаардлагатай чухал том тооцооллыг юу руугаар хийх вэ гэхээр cloud дээр буюу үүлэн дээр хийн. За тэгэнгүүт үүлэн дээр хийхийн тулд яаж ч байгаа гэхээр нэг тооцоолол хийх гэдэг юм чинь үүл рүүгээ дата шилжүүлэх гэдэг байгаа байхгүй. За тэгэнгүүт хүмүүсийн мэдээллийг нууц байлгахын тулд encrypt хийсэн мэдээллийг одоо нууцлсан мэдээллийг буцаад үүлэн технологи руугаа явуулчихгод нөгөө нууцлсан мэдээлэл дээр нь хиймэл оюуханы тооцоолол явуулах гэхээр хөвгтэй болчих. Тэгээ энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг Apple-ийн хувьд ерөнхийдөө шийдэл нь бол өөрсдийн гэсэн private cloud буюу хувь хүний одоо нууцлалыг хадгалсан ийм cloud ерөнхийдөө бол Apple гаргана гэдэг ийм чиглэл рүү ерөнхийдөө бол явахаар шийдсэн юм байна. Тэгээд энэ бас нэг талаас юугаар айгүй гайхалтай мэдээлэл вэ гэхээр Apple гэдэг компани маань түүхэнд анх удаага cloud service руу орж ирж байна гэсэн үг байхгүй. Тэгээд энэ дээр хэрвээ эдгээр айгүй амжилттай хөдөлж чадах юм бол явандаа энэ маань өөрөө Apple-ийн дахиад орлого олдог их усүр ерөнхийдөө болох боломжтой. Дээрэс нь хиймэл оюуханы салбар дээр зөндөө олон language model-ууд гараад хоорондоо өрсөлдөд Tesla-с DeepSeek дээрэс нь юунаас болохоор Alibaba-с Qwen, Baidu-гаас болохоор Ernie гэдэг нэртэй хаа тийм ийм LLM-ууд гараад өрсөлдөд бүгдээрээ ингээд үнээр ч гэсэн өрсөлдөд айгүй хямдхан модулууд гараад явчихгууд яг үнэндээ бол энэ хиймэл оюуханаас болж хамгийн том хожих компаниуд байна нөгөө distribution companies буюу яг хиймэл оюухантай холбоотой сервисийг эргүүлээд хүний гар дээр буулгах энэ компаниуд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ зах зээл дээр хамгийн ерөнхийдөө даваа байралтай компаниудын дунд бол миний бодлоор Apple-ийн харахгүй байгаа. Яг л хүмүүс мэдээж Apple-ийн гар утас хэрэглэдэг компьютер хэрэглэдэг учраас. Тэгэхээр Apple-ийн дээр айгүй тийм зөв чиглэл рүүгээ хөгжүүлэлт хийх гэдэг нэг гэж бол харж байгаа. Тэгээд 2026 онд барих байгаа ерөнхийдөө Техас нэг шинээр үйлдвэр байна тэгээд ярьж ирсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор бас хөгжлүүлээд ийм дата центр барихаар болж байна гэсэн. Тэгээд Apple-ийн private cloud-тайгаа холбоотой бүр өөрсдийнхөө блог дээр ерөнхийдөө бол бичсэн байлээ. Тэгээд энэ private cloud-ын дээрээ өөрсдийнхөө боловсруулсан, өөрсдийнхөө гаргасан чипийг хэрэглэнэ. Дээрээс нь cloud-тай холбоотой operating system дээр өөрсдийн гэсэн operating system-ийг хийнэ гэдэг. Тэгэхээр Apple өөрсдийн гэсэн шин төрлийн cloud-ны технологиг ерөнхийдөө develop хийгээд эхэлж байна гэсэн үг байхгүй. Тэгээд энэ утгаараа айгуу тийм bullish мэдээлэл юм шиг бол надад санагдаж байна. Макро дээр multifamily housing-ийн delinquency rate өссөн гэдэг ийм мэдээлэл гаргасан. Тэгээд энэ real estate-ийн салбар дээр нэг иймэрдүү нэрсэрийн bearish мэдээлэлүүд айгүйх гарч ирээд байна. Тэгээд FHA гэж loan гэж зүйл байдаг Америкт. Тэр мэн болохоор юу хэлдэг вэ гэхээр орлого багтай анх удаага байшин авч байгаа хүмүүс байна. 20% down payment тавих шаардлагагүй 5% down payment тавиад байр аваад тэгээд тодорхой хэмжээнд төрөөр санхүүжсэн тэр байгууллага маань тэр хаусны тодорхой төлбөрүүдийг цаанаас нь ингэж одоо даатгаж өгдөг. Давхар даатгал ерөнхийдөө бол одоо орж ирдэг ийм ерөнхийдөө бол одоо байгууллага гэх юм уу тийм нэгж байдаг. Тэгээд миний мэдж байгаагаар бол энэ дахиад цаашаа нарийн мэддэг усуудад өгшөө юм бол ярих байна. За ямар ч гэсэн FHA-с энэ хүү зээл авсан хүмүүсийн ихэнх маань ерөнхийдөө бол төлбөрийн чадамжгүй юм усууд их байна гэдэг иймэрдүү мэдээлэлүүд бас макрод гарсан байна. Тэгээ multifamily housing гэдэг нь юу хэлж байгаа гэхээр ийм апартмент байрлагууд багхгүй. Одоо чинь юу гэдэг юм орон сууцны байрлал гэсэн монголоор ярих юм бол нэг орон сууцны байрлал нэг овцон дотор 6 айл, 8 айл, 10 айл ч гэдэг юм уу тийм ингээд байдаг байлаа гэх юм бол хүмүүс ямар төрлийн хөрөнгө оруулалт хийдэг вэ гэхээр нэг орцоор наавна, эсвэл нэг том комплексээр нааваа, тэргээ цааш нь түрээслээ тэгээд ингээд орлого олдог юм бизнес хийдэг байхгүй. Иймэрдүү бизнес хийдэг улсуудын хувьд нөгөө төлбөрийн чадамж айгүй муутай болж байгаа ийм мэдээлэлд гарсан юм байна. Тэгээд нэг хэсэг бол яг ковидын өмнө ч гэсэн ковидын дараа тэр цэс айгүйх ярьж ирсэн зүйл маань юу гэхээр multifamily housing бол ерөөсө хизэж мөнгө алдахгүй хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын нэгэ гэж яригддаг гэсэн. Тэгээд хүн болгон ямар нэгэн хөрөнгө оруулалтыг найдвартай хөрөнгө оруулалт гэж яриад эхлэхээр тэр мэн нэлээ нөгөө public болсон буюу хөөсөрцөн болж байгааг ерөнхийдөө харуулдаг. Тэгээд multifamily дээр энэ мэн өөрөө харагдаж шиг байна. За
хүмүүсийг ажиллаас нь халж байна гэдэг мэдээлэл их болж ийн гинэ. Тэгээд эндээс харах юм бол арайч ковид үе шиг болоогүй. Гэхдээ ерөнхийдөө бол их болж байгааг харуулснараа ерөнхийдөө бол хөдөлмөрийн зах зээл дээр сулралд орж ирж байгааг ямар ч байсан харуулж байгаа дата байж магадгүй юм байна. За, Beth Kindig хэд хэдэн блогууд бичсэн. Тэгээд сүүлд Nvidia-гийн хийсэн GTC-гийн дараа бол Nvidia бол цаашдаа зах зээл дээр өргөжлүүлэн ерөнхийдөө тэгүүлэх юм байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд дата центертэй холбоотой зардал маань дахиад 300%-аар өснөө 3 жилийн дотор гэдэг иймэрдүү гарцтай блог бичсэн. Тэгээд гол агуулга нь юу вэ гэхээр Nvidia дээр өргөжлүүлэн буулж байна. Тэгээд энэ жилийн төгсгөл рүү бол Nvidia бол өргөжлүүлэн хүчтэй өснө гэдэг ийм тавг гаргаж байгаа юм байна. Тэгээд эдгээр бол энэ Nvidia-тай холбоотой, чиптэй холбоотой хувьцааг маш сайн дагдаг ийм баг хамт олон байгаа том. Тэгээд эдгээрийн зүгээс бол ерөнхийдөө Nvidia өргөжлүүлэн буулж байна гэдэг мэдээлэл гаргасан. Бусад компаниудын хувьд Nvidia-тэй өргөжлөхөд айгүй хэцүү байгаа. Ягаад тэгэхээр Nvidia-гийн H100-аас илүү чип хийх гэж бөө юм болж итл дараагийн загвар нь гарч ирээд нөгөөдхөө өмнөх загвараас 40 дахин дээр тэгээд 40 дахин дээр загвар нь ерөөсө таталтай байхгүй хамгийн хүчрэг график карт байнгутаа тэрнийхээ дараагийн айл хэдийн загваруудыг гаргаад Blackwell уулж байгаа. Тэгээд цаашаа нөгөө тэрийг би марцчих юу лээ. Нөгөө Dark Matter олсон scientist-ийн нэрээр нэрлэлцэн ингээд модельүүдгээ явуулчих байгаа байхгүй юу. Тэгэхээр Nvidia-тэй өрсөлдөд нэлээд төвөгтэй. Тэгээд зах зээл дээр яхахгүй бүр ийм number 1 тэргүүлэгч гэдэг ийм байр суурьтай байгаа. Юуны CPU-ны зах зээл дээр Intel дээр үе чинь тийм байсан гинэ. Тэгээд нийт зах зээлийн 90% Intel тангаараа эзэмшдэг байсан. Тэгээд тэндээс ерөөхдөө бол Intel-аас жоохон гүйцэтгэл муу болоод бол байр суурь алдаж ирсэн юм байна. Тэгээд Nvidia-гийн хувьд бол яхахгүй химэл оюухантай холбоотой, химэл оюуханы график карттай холбоотой зах зээл дээр ийм үнэлэхүүд эргүүлж байгаа байхгүй. За тэнгүүд AMD-г сүүлд бол худалдаж авах ерөнхийдөө бол санал бол өчигдөр болон дээр өгсөн бидний AMD дээр inference workload буюу химэл оюухан дээр аль хэдийн хөгжүүлсэн модулийг дахин дуудаж ашиглах тэр тооцоолол дээр бол AMD-гийн чип бол нэлээд хэрэглээ өндөртэй байх юм байна гэдгийг хамгийн бол гаргаж ярьж ирсэн. Тэгээд тэрнтэй холбоотой бид нар бол AMD-г санал болгож ирсэн. Тэгээд AMD сүүлд бас айгүй хөрхөн өссөн. Тэгээд энэ зэгээс нь бол бид нар бас AMD-г дахиж санал болгож байгаа. За тэгээд AMD-гийн талаар энэ огуузгээд хөрхөн мэдээлэл оруулсан байсан. Энэ болохоор юу гэж яриад байгаа гэхээр AMD-гийн сүүлд гаргасан энэ график карт маань Nvidia-гийн сүүлд гаргасан график картнаас хамаагүй бага зардлаар айгүй efficiently-гээр ерөнхийдөө бол энэ inference workload-ыг хийгээд байна гэж яриад байгаа. Inference гэдэг ярьсан те аль хэдийн хэрэглэн одоо гарцсан байгаа бид нөгөө химэл оюуханыг хэрэглэнгүүд одоо шинэ нэг асуулт асуугууд тэр асуултанд нь хариулж байгаа тэр тооцооллын ажлыг болохоор бид англиэр гэж яриад байгаа гэхээр inference гэж яриад байгаа байхгүй. Тэгээ 60% хямдхан байна гэдэг дата гаргасан. Энийг бол би өөр газар яг үнэхээр энэ 60% хямдхан юм уу эсвэл үгүй юм уу гэдгийг бол би бол баталгаатай мэдээгүй. Тэгээ энэ нөхрийн хувьд бол ингэж яриад байгаа. 11 сард Meta буюу одоо хуучны Facebook те AMD-гийн чипийг өөрсдийнхөө inference workload дээр ашиглаж байгаа гэдэг мэдээлэл гаргасан. Тэгэхээр яхахгүй Meta-гийн зүгээс хэрвээ AMD-гийн чипийг сонгосон юм бол яхахгүй Meta өөрсдөө судалгаа хийгээд AMD-гийн чип бол үнэхээр зардал багтай айгүй боломж юм байна гэдэг шийдвэр гаргасан гэж ойлгож болохоор байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүгээс эндээс ерөнхийдөө бол AMD хаш талаасаа ч гэсэн айгүй боломжийн хөрөнгө оруулалт юм болоо гэж бодоод байна. За дахиад мөлтөөтэй болон дээр сүүлд санал болгосон хөрөнгө оруулалт маань юу байсан бэ гэхээр бид нэр онсемиг би айгүй олоодаа санал болгож ирсэн. Тэгээд дэндүү эрт ороод ер нь бол юу гэсэн л та. Таваасаа 20 билүү 30% ерөөхдөө бол алдагдaltaй авсан юм хувьцаа байгаа. Тэгээд онсемигийн хувьд ягаад сүүлд магадгүй нэрээ ботмо хийцэн байж магадгүй бэ гэж бодогдох хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгт болохоор энэ gap үсгэж ерөөхдөө сүүлд өссөн. Надад энэ gap бол нэлээд таалагдж байгаа. Юу талаас техникл талаас нөгөө талаас fabricated knowledge дээр сүүлд гаргасан постн дээр ингэж хэлсэн. Ер нь бол энэ параграф дотор л байгаа даа байхгүй. I cannot stress and repeat myself enough there. I think we have firmly entered the other side of the automotive cycle now as Europe, the weakest link to the EV and automotive space broadly is starting to accelerate. Нэгсэндээ
Европын EV space хүртэл одоо өсөлттэй болж байгаа харагдаж байна. Тэгээд folks, this is it. This is the bottom гэж байгаа байхгүй. Тэгээд яг уу fabricated knowledge дээр бол макро эдийн засгтай холбоотой нэг тийм репортууд айгу баг бичдэг. Энэ болохоор юун дээр айгу тийм фокуслцсан outlet вэ гэхээр semiconductorтой холбоотой нарийн судалгаа хийдэг юу байхгүй. Та хүсэх юм бол өөртөө аваад уншиж олно. Сарын хэд үлэн ч 50 60 хаа би мартаж. Тэгээд манай хүн бол нэлээд итгэлтэй байгаа байхгүй энэ дуудлал дээр болохоор folks this is the bottom. Тэгээд надад бол энэ маш өндөр итгэлтэй ерөөхдөө ингэж хэлж байгаа нас миний анхаарлыг нэлээд татлаа. Тэгээд техникэл талаасаа ч гэсэн аимшигтай oversold энэ компани бол ингээ харах юм бол weekly chain RSI харах юм бол 30-аас доор биш үү хамгийн сүүлд хизээ орж исэн бэ гэдгсэн чи ковид үеэр л орсон байхгүй. Тэгээ ковид үеэрийн орж исэн. Эндээс бол яг үндэ бол энэ бол ботмо хийгээд би 10x хийжсэн компани байгаа байхгүй. Тэгээд эндээс яг ингээд weekly RSI-ыг харах юм бол эндээс бол миний бодлоор бол ботмо хийсэн байх магадaltaй. Тэгээ онсамиг санд болгосон. Тэгээд энэ хүү бичлэг маань бас угаасаа YouTube дээр тавигдана. Тэгээд хүмүүсээс таалагдвал гэж бодож байна ID. Окей. BlackRock-ийн гарсан Build гэдэг энэ фонд байдаг. Тэгээд энэ хүү фонд маань бас Solana дээр уус гарна гэдэг нэлийн мэдээлэл болоод гарч ирсэн. Тэгэхээр ямар ч гэсэн албаасаар Solana дээр гарч байгаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд Solana-гийн ETF бас нэлийн гарах төхөөд явж байгаа. Тэгээд Solana дээр үргэлжлүүлэн хүндрэлтэй боломжийн хувьд бол болж байгаа. Тэгээд бид нэр өнгөрсөн 7 хоног криптотой холбоотой апдейт оруулсан. Энэ 7 хоног дахиад бас криптотой холбоотой апдейт оруулна. Тэгээд энэ 7 хоногт би хэрвээ би амжих юм бол юу харах гэдэг байгаа гэхээр Say, Aptos, Sonic, Suvi, Arbitrum, Bearchain гэх мэт иймэрхүү төслүүдийг ерөнхийдөө бол хараад тэгээд дараагийн ер нь бол өндөр өсөх боломжтой altcoin-ууд хаана байна гэдэг дээр бас харан дээрээс нь шинээр гарч ирсэн өөр дөмн харж байгаагүй төслүүд бас нэлээд байна. Тэгээд тэднийг бас завар амарчсан хараад бичих бодолтой байгаа. Тэгээд өнөөдрийн вебинар маань энэ хүрээд өндөрлж байна. Бичлэг зогсоосны дараа манайхан асуулт асуумаар байвал асууж болно. Тэгээд энэ хүрээд бичлэг зогсоо.